Дараагийн мэдээ хүргэе. Ардчилсан намын үндэсний зөвлөлдөх хорооны 46 дугаар хуралдаан өчигдөр орой 17 цагаас төрийн ордонд эхлэхээр тов зарласан. Гэсэн ч оройн 19 цагийн үед тодорхойгүй хугацаагаар хойшлуулж байгаагаа мэдэгдсэн байна. Энэ хуралдах тов өмнө нь гарсан байсан ч хуралдаан болох өдрийн өмнө ерөнхий сайдыг огцруулах асуудлыг улсын хурлын гишүүн Уянга өргөн барьсан юм. Иймд энэ удаагийн хуралдаанаар засгийн газрыг огцруулах хэсэг асуудлыг авч хэлцэх болов уу гэсэн хүлээлтч байсан юм. Тэгвэл өрнөд байгаа үйл явдалтай холбогдуулан ардчилсан намын үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн болд тус хорооны гишүүдтэй хандаж ил загтал илгээжээ. Тэрээр ардчилсан намаа ард түмний итгэл найдварыг тээсэн ардчилсан улс төрийн хүчин хэвээр нь авч үлдэхүү үгүй юу гэдэг асуудлыг хөндөж тавьсан байна. Фракц бүлэглэлүүдийн сандал ширээний төлөөх тэмцлийн үр дүнд намын удирдах бүх түвшний байгууллага бүтцүүд маань сулдж байна гэж тэрээр хэлжээ. Мөн эрүүл чөлөөтэй маргаан мэтгэлцэн өрнүүлэн оновчтой шийдвэр гаргадаг газар биш болсноор ардчилсан нам өөрөө ардчилсан бус шинжтэй болж байна. Иймд энэ байдлаас гарахын тулд сураг алдарсан намын их хурлаа дахин хуралдуулах тухай шийдвэрийг энэ үндэсний зөвлөлдөх хороо нэн даруй гаргаж хэрэгжүүлэх саналыг дэвшүүлж байна гэж тэрээр ил загталтаа өгүүлжээ.